2022 онд кибер аюулгүй байдлын үндэсний стратеги батлагдсан. Энэ бол үндсэндээ 5 зорилттой. Хууль эрх зүйн бодлого зохицуулалтын орчныг бэхжүүлэх, онц чухал дэд бүтцтэй байгууллагуудыг чадваржуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хамтын ажиллагаа буюу олон улсын гадаад хамтын харилцаагаа хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын орчин сэргийлэх мэдлэг, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх гэсэн үндсэн ийм 5 зорилтын хэрэгжүүлэх чиглэлээр бид нэр 22-оос 25, 25-аас 27 гэсэн юм 2 фазаар ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэний гол үр дүн юу гарах вэ гэхээр энэ кибер аюулгүй байдлыг хангана гэдэг тэр 3 талын оролцоо маш чухал байна. Нэгдүгээрх нь хүн, хоёрдугаарх нь процесс, гуравдугаарх нь технологи. Энэ 3 хоорондоо маш уялдаатай ингэж зөв ажиллах юм бол бид нар аюулгүй байдлыг хангаж чадах юм. Төр, иргэн, хуулийн этгээд хоорондоо итгэлцэлтэй ийм харилцааг бий болгох хэрэгтэй. Нэг талаас кибер аюулгүй байдлыг хэмжих, нэг байгууллага хадлага дүрцсэн байлаа гэхэд тэр байгууллагын талаарх мэдээлэл цацагдах юм бол мэдээ зах зээлийн өрсөлдөөн байгаа. Тухайн байгууллагын бизнес эрх сөргөөр нөлөөлөх юм эрсдэлтэй учраас бид энийг тодорхой түвшинд нууцыг хамгаалж хадгалж арга хэмжээг авах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал нь бол энэ нөгөө байгууллагынхаа нууцыг хамгаална гэдэг байдлаар байгаад бид бас дараагийнхаа байгууллагыг өртүүлэхгүй байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ арга хэмжээнд зориулаад бид нар одоо энэ хоорондоо бие биенийхээ бизнесийн эрх ашигыг хангасан ийм нэгдэлтээр суурилж ийж энэ цаашаа явна.